За сайн байна уу? Тэгээд гадуур карантинтай байгаа учраас гэрээрээ майдын одоо шилдэг 10 дунд оролцож байна. Тэгээд би өөрийнхөө хамгийн дурсамжтай гэж бодсон 10 дуугаа танилцуулъя. За эхний дуу гэх юм бол Night Train хамтлагийн Үлэг гүрвэл. Би 1-р сургуулийг төгссөн. Тэгээ манай урлагийн үзлэг маш өрсөлдөөнтэй байсан. Тэгээ ахнараасаа анх энэ амьд хөгжмийн хамтлаг энэ бөмбөр гэдэг зүйл ямар амар болохыг энэ дуунаас харж ирсэн. Тэгээд тухайн үед яг энэ дууг сонсоод бол галзуурдаг байсан. Queen AC/DC юм ааш тэ. Галзуурчихгүй яах вэ? Үлэг гүрвэл энэ цэсний дээр үзэгүйч автага хамт музейд очоод анх нүсийг анхуулсан ёо. Үлэг гүрвлийн авраг би ертөнц таагүй болов гон хүртэл дахианаас том хэвчдэг дэлхэд төрхийн болов. Үлэг гүрвлийн завар Тэгээ миний хоёр дахь та бүхэндээ танилцуулах дуу бол Homemade Kazaku Arigato гэдэг Япон дуу байгаа. Тэгээд баярлалаа гэсэн үг. Тухайн үеийнхаа дурсамжид бүх зүйлд гоё талархъя. Тэгээд би анх нөгөө онгоцонд суухыг айгүйх мөрөөддөг байсан. Тэгээд би аавсаа Япон явахыг хүссэн боловч аав надад ямар нэг юм хий гэсэн тэрнийхээ төлөө тэгээ би Япон хэл сурсан байдیں۔ Тэгээ онгоцонд iPod-н дээр яг чихвчээрээ нисэж явах үед миний амьдралын баг хамгийн хайп үе байсан баха. Яг гоё онгоцоор нисэж яхад зогсоочч үзлээ, нисэж үзлээ.いつも支えてくれる人たちに日頃の思いを込めてラフされてアプリシエーションの気持ちを届けいつもありがとう本当はありがとうたとえどこに立って君の存在に感謝してるよ. За тэгээд 3 дахь дуу гэх юм бол Инэрлийн Бацаан гэдэг дуугаа. Тэгээд тухайн үеийн нийгэмд тэр үеийн бацаан байх одоо үеэс шал өөр байсан байх гэж бодож байна. Тэгээд энэ дууг сонсоод би ганцаараа ингэж яваад идэх байсан байж тээ гэд айгүй гоё юм хантай мэдрэмжийг авчихсан. Тэгээд өөрийгөө л ганцхан юм дип юм бах гэж тухайн үед гүн ингэж дурлж муралт юм бах гэж бодож ирсэн. Тэгээд энэ дууг сонсоод айгүй гоё хантай мэдрэмж авчихсан шүү өндөрлөө. Урал дээрэн дүд наалцсан дугуй юм шигээр пятналцсан үерхэл оваан дээр найр наргуу саратсан үерхэл бацаан байж төслөөс алаагүй сорочиг зүгийн мунда зүгийн бичэн зүгийн морочин зургцсан бензний дараах үе. За дараагийн танилцуулах дуу бол яг тухайн үед алж исэн гоё pop дуучин Mario I Choose You. Яг урлагийн үзлэгээ бэлдээл өглөө 7 хичээлдээ очиод орой 8-9 гээл гэртээ хардаг гэсэн. Өдөржин сургууль дээр бараг нэг хэдэн мантан хүмүүс ганц хоёр конт хийтэл өдөржин болчдөг байсан. Тэгээ энэ дуу бол гоё вайбтай. Гоё нэг тийм юу ч санаж боддгоо байх үеийн зөвхөн урлагийн үзлэгээ бодол явж исэн үеийн дуу. Гоё дурсамжтай. Жинхэнэ эрэгтэй хүний хэлдэг үг бол I choose you. Ийм олон сонголт авч. Нэг тухайн нөгөө нэё мэё гэж ялдаг байсан тэ. За миний дараагийн танилцуулах дуу бол Giza Fishten Viol гэдэг. Би яг уулын кросsoнд айгүйх гүйдэг байсан. Тэгээ багш ерөөсөө хөгжим сонсож гүйлгдэг байсан байхгүй ураад авчдаг. Тэгээ би нэг удаа нилээ нууж хагаад гарахтаа яг хөгжимтэй уулаар гүйсэн. Тэгээд бараг 2 цагийн хугацаанд нэм ядрах, болох гэдэг юм ерөөс толгойд орж ирээгүй ингээд
одоо хэдэн дуугаа ээлжиж бараг хэдэн зуун сонсцсон. Тэгээ буугаад ирсэн байдэ. Тэгээ тэрнээс хойшоо яг энэ Jessa Fish-ийн дуунуудыг сонсоод бэлтгэл дээрээ сонсоод яг энэ хүлээн ажиллагаа эдрээ сайжруулад намайг яг нэг юм next level төвшөнд дараагийн шатанд аваадсан гэж хэлж болно. Тэгээ би тулааныхаа өмнөх аян дээр яг энэ виолыг тавьж гарч ирж исэн. Тэгээд цирк бүхий өргөд дээр тавьж исэн. Маш гоё ялтыг авсан байдаг. Тэгээд урт бол чинийх, хугацаа бас чинийх. Хязгааргүй гигабайт. Unlimited mode. за дараагийн дуу гэх юм бол Somewhere Else Move Together гэдэг. Маш гоё тухайд клиптэй гоё дуу санагдчихсэн. Тэгээд Love, Sex, Dream бүх юм энэ дуутай хамт байсан. Тэгээ аюу гоё тийм бүх төрлийн мэдрэмж байдаг дуу. Move together. We move together. Step 1, 2 together. Our love won't stop. За дараагийн дуу бол The Black Skirts Hollywood гэдэг. Яг тухайн үед нөө Basement Home гэдэг байсан. Тэгээ найзтайгаа нийлээд аягүй гоё чилэрдэг гоё туртаа хөгжмөө сонсоод гоё туртаа зүйл аягүй хөөж явдаг гэсэн завж хөлөө ихтэй байсан. Нэг тийм гоё цаг үеийн мэдрэмж playtime мэдэр бодогдоод яг нэг тийм playtime дээр нэг охин дээр дорж мөрлөө. За миний танилцуулах дараагийн дуу бол Miguel Shorting. Тэгээ энэ дууг өчтөр яг сонгох гэсэн чи бас хэцүү юм бэлээ. Нэг хамтдаа байдаг дуунууд нь яг сонгочвол бусдууд нь гомдчих гэж байгаа юм шиг байцсан. Нэг подон дээр ингээд нэг дараалцсан нэг хэдэн дуунууд байдаг гэсэн шнэ. Тэгээ энэ дууг бас зовж иж сонглоо. Хэцүү байт юм байна. Тэгээ энэ дуу яа надтай айгу тийм айгу секси санагддаг яг энэ дуу. За дуунууд маань сүүл рүү бол нэлээд ширүүсэж байна. Ширүүсээ таа мó яагаад. За MF Doom гэдэг нэг багтаа дуулдаг байсан залуу байгаа. Тэгээд бусад дууг нь бол сайн мэдэхгүй. Тэг яг энэ аян дээр хизээч хаанч найзуудтайгаа явсан ингээд шууд нэг юм фристайл орж ирэл бүндөө нэг маазардаг аяа байгаа. Би бол сүүлд хөдөө аялж байхдаа баг энэ дээр нэг цаг нэгээ хийж маазарч фристайл хийж явсан хай. Яг ч нэг гоё биттэй, гоё сонсогддог. Шууд одоо бас хийж магадгүй. Эй. Yeah. I'm a mad with the magazine. Яасан гэсэн зинзээ би дууга бичсэн. Яа. Хоёр тийшээ чи 2-0 моторт яасан гэсэн чи. Яа. Нэг юмрхүү байгаа. За ингээд миний сүүлчийн дуу бол Look Mom I Can Fly гэдэг докюментари дээр сүүлд яг Drake-ийн хэсгийг хүлээгээд сонсож байгаа хэсэг нь надад хамгийн хайп санагдсан. Travis Scott-ийн бүр амар юм хийчихэд Drake-ийг хүлээжсэн чи өөдөөс нь Checks Over Stripes гэдэг те. Бүр энэ бол миний хувьд бол
яг одоо цаг үеийн угсаа та бүхэн бүгдээрээ сонсож байгаа дэлхийн нийтийн гэж хэлж болох үстэй. Sycamore, Travis Scott. I tried to Show. Yeah. 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 Gone on quick and roll, young flame his Sycamore. Yeah. It's here, I'm in the booth. I get outside and give me loose. Jump out boys and I keep myself in the loops. This shit way too big when we pull up, give me the loot. Тэгээ миний амьдралын одоо хамгийн дурсамжтай гэсэн 10 дуу байлаа. Тэгээ та бүхэн бас гоё сонсч үзээд сэтгэлээ бас надтай хуваалцаарай. So inside. Retreat, y'all in too deep. Play have a key, don't play.